номонгоос баг бүх юм аваад байгаа юм шүү. Эндээс авах юм байна те. Энэ хэрэгтэй те. Би уг нь гэрээ эзэгтэй ажил зөндөө дуртай. Гэхдээ юм 4-5 айлын гэрээ эзэгтэй туслах ихэр бүр үнэхээр гэрээ эзэгтэйгээс амар болт юм байна. Гэрээ эзэгтэйгээс хүнд юм байна. Гэвч тийм дахиад нэг марч байгаа байхгүй. Юу ярьж ирсэн тийм дахиад гэртээ хэрэгтэй юм олоод харчлаа. Яана. Энэ хараа. Энэ одоо хаашаа марсгаар ирэмс гэдэг юм шүү. Тэ бидний мөнгө хүрхүүлээ. Хүрхгүй үсэр ингэ цавч тийм. Ингэ цавч. Чигээр явлаа бараа ирлээ. Энд бүх юм байна. Номонд доороос нь очиод төвлөө аваад дээрээс нь нэрээд энийгээ аваад ингээл тэгэл вив хараад миний ажлыг үнэхээр хөнгөвчлж байна. Ингээд би одоо бэлгийн карт нэртэй боловч манай төслийн хувьд бол төслийн мөнгийг хэмнэх карт энэ картаараа аваад дахиад би өөрийнхөө номингийн оцсныхаа аппликейшн дээр байгаа номингийн бонус карт тэ номингийн бонус карт руугаа картаа уншуулад тэрэн дээрээ 10% хөнгөлт аваад тэгэнгүүт миний энэ бараанаас одоо би энэ бараг 3-4 сая болох байгаа. 400 мянга. Тэгээ дараа нь дахиад өөр юм. За бид нар ингээд явсаар байгаа Дорногов аймгийн их хэд сумд орж ирж байна. Та нар намайг бүжгэлсээр хагаад ирж байгаа гэж бодож байна уу? Үгүй, унцаар хагаад ирж байна. Эцэгтэй маань сумын төв дээр тасж ийн гэхээ. Тэгээд би одоо ийм уйтгартай гонигтай царайтай тасхгүйд гой бүжгэллээ. Одоо эцэгтэйгээ хөөрхөн царайлаад уулзна. Дорногов аймгийн их хэд сумын малчин эцэгтэй Сэлэнгэ ихтэй юм аа. Энэ гоё сон байна тийм ээ. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн явж ирээ. Сайн явж ирлээ. Манай эцэгтэй Сэлэнгэ хамгийн их уцаар ярьж, хамгийн их санаа тавьж одоо байсан бүсгүйтэйгээ уулзчаад байж байна. Хотоос гараагүй байхад энд та нүдгүү болбож байна. Та нар минь яана гэж тэгсэн. Юу тэгж яриаг юм шиг царай гаргаад зөксөд ах юм. Бид нар бас нэлээ цагаас хоцроод ирчлээ. Одоо шууд явах уу? Шууд явнаа. Эндээс хэдэн километр вэ? 28 км. 28 байг шүү дээ. За бид нар араас нь дагаа явах уу? За тэгээ. За. За бараагаа боо. Бараа биш ээ. Чага буулгая. Таяр аюух бэлгтэй ирсэн гэж бодсон уу? Чага буулгая да. Тэ айл. Нөө хаал хийдэг болохоор хаал хийх материал миний багж зэвсэг би ачаа харчаад өөрийгөө гарчихлаа. Ямар их хоол их байгаа юм шиг юм авч явд юм бэ гэж. Ингээд би өнөөдөр маргааш хоёр таарт туслана да. Ямар гоё юм бэлдэж тавьсан юм бэ? Баярлалаа. Зүгээр. Би ингээл аймаг бүрийнхээ малчин эзэгтэй нарт туслахыг хийгээл явж байна. Асар богино хугацаанд олон айлын туслах хийж үзэж байна да. За манайд 2 өдөр
Ингийн туслахаар л гүгээд байчтай. Яна гүөх юм уу? Энэ хүн чинь нэлээд гүөх юм уу? Ер нь маргааш хийх ажлууд юу байгаа вэ? Маргааш ойр зурлын мэлдэндээ түлээ нүүрсээ бэлдэн. Тэгэл хороо хашаана чихэн байхгүй дээ. Сайн хороо шиг чинь би үзчихлээ. Төрүүлээд машинаас суугаад үзсэн. Чив зүрхэн биш үү? Тэгэл ойр зүрийн гадна татнарч олигтой хийх юм байхгүй тийм түлээ нүүрсэл бэлдүүл боллоо шүү. Ер нь жоохон ажиллаа хийлгээд авсан тийм. Хөвлийнхээ ер нь юм бэ. Түлээ нүрсээ их түлээ нүрс бэлдэх юм уу? Түлээгээ нүүрсээ бүр маш жижигэн хаалдаг шүү. Тэгээ нөгөө уутанд хийгээс түлхээрээ савлаад гэлгарууданд хийгээ савлчдаг. За нүрс түлээ би савлгаа хагалгаагаа хийх нь байна. Хамгийн тайрын гол манай эцэгтийн гол хүсэл байсан шүү дээ. Үр хүүхдүүдтэйгээ ээжтэйгээ гэр бүлээрээ нэг зураг авахгүй л гээд. Тэ. За тэр хүслийг маргааш биелүүлнэ. За манай гэрт зорж ирсэн танд баярлалаа. Тэгээ нутгийнхаа ард иргэд ээжтэй, ах их, ах дүүнэртэй хамаатан садангуудаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ. Тэр энэ боломжийг ашиглаад эцэгтэй туслах зөвшөөрлийг ашиглаад манай Сэлэнгээ бүх таньдаг хүмүүстэй хайртай шүү баярлалаа гэж дамжуулж байна. За ингээд туслах нь одоо ингээд бүх үгийн дэлгэрүүлж ярих нь байна. Ингээд бүх зүйлийг хийх нь дээ. Тэгээ чи гэж. Өглөөний минь. Үнэхээр гоё өглөө байна. Миний ерөөсөө ойр тараагүй өглөө. Яг гэвэл энд ингэж цонхоор хахад цэлийсэн цав цагаан талд нэг гоё байшин. Дээд нэг хөөрхөн эмэгтэй. Бас нэг хөөрхөн эцэгтэй. Бас нэг сайхан залуу. Гэт ингээд бид нар өглөө сэрлээ. Тэгээ ингээд гадаа гараад харсан чинь ерөөс нүдэнд бүртээх, нүдэнд тулах юу ч байхгүй. Зүгээр л цав цагаан тал гэж боддоо. Гайхалтай өглөө байлаа. Хөөрхөн борлого нэртэй өглөөний цай бэлдэх гэж байна. Яагаад хөөрхөн борлого гэж байгаа вэ гэвэл энэ нутгийн бүр тэр тусмаа энэ сумын бидний хэл сурснаар хөөрхөн борлого гэдэг буюу ээжигээ сандууг зохиосон юм байна. Ийм гоё хүний нутагт бид нэр ирсэн байна. Одоо ингээд өглөөний цагаа бэлдээ. Юу вэ гэвэл гадаа гоё байна. Жинжертэй. Ini утра. Айдын галтгоонд үлдэх гоё хэцүү байдаг. Гоё энэ агаарт гоё унтах хэвээр үнэхээр гоё юм байна манайхаа. Хөөе царилэг болно шүү. Хөөе өндгөө. Ямар сонь царайтай болчихсон юм чи. Манай Бацаахных 2020 онд аймгийн авраг малчин болсон байна. Мундаг байгааз. Миний анзаарснаар авраг малчин болоход эцэгтэй бол сэтгэл санаа, гэр орны гэр арчилгаа бүх юмар л ингээд гоё дэмжиж өгдөг нөхрийгөө. Тийм гоё. Сэлэнгээ. Сэкэ. Яна. Эцэгтэй айгу энэ юуг нь хаа гэдэлээ. Хаалтын Ханаа. Юу. Би туслах. Айгу одоо идчихэл туслая. Зөв идэ харин нэг туслах юм нь ямар гоё юм бэ л гэж идэн заяа. Гоё. Сарисаа энэ хүн болно гэж шаардлага. Оо. За ямар Янз бүр. Баярлалаа. Эний орц нь одоо юу байна? Энэ ч өвсөө болгоно уугаад ямарч. апельсин. Лимон. Зүгийн бол. Лимон Тэгээд цагаан гар. Цагаан гар. Тий. Дөрөв юм. Тэгээд ийм миксертэл гэхдээ нөгөө бүгдийг ингэж яахгүй бүхэлдээ байвал сүртэй гэдэг уухад ингээ харагдаад би чи бас ориг юм ууж байгаа шүү гэж боддог. За хол эцгээ.
Цагаан уцгай. Хоол гоё харагдаад байгаа юм да. За хоол гоё. Оо. Хоолны нэр юу вэ? Таяр харж байгаад нэр хэлдэ миний болсон нэр. Хөөрхөн борлог. 12 төрлийн Хөөрхөн борлог гэдэг хоол. хөөрхөн борлог. Тэгээд танах чи алуу ихтэй. Тийм хоол юм хөөрхөн борлог гэдэг. За хөөрхөн борлогыг эцэгтэй төлөв таалагдах гэдэг аахгүй. Тэгээд эцэгтэй нэг зэл зогдох юм. Нөхөр урдуур нар ойстоо сайхан хоол. Энэ юугаар хийсэн? Хүнээр ингээд юм яриулчих гоё ядг уу? одоо нараад өөр ам хийхгүй. Тий. Би ингээд хүн болгоноос амьдрал дээр ч гэсэн би юм хосуудаас асуух дуртай асуулт өгдөг байхгүй юу? Та яаж танилцсан бэ гэд. Миний учирсан дүүг айгүй инээдтэй амар тэнэг юм шиг гоё юм шиг байхгүй юу? Тэгээ би бус хүмүүсийг яаж танилцсан болоо гэж асуугаад идэв. Та яар ах яаж танилцсан бэ? Миний 8 дугаар ангид байсан. Ааж. Нэг мортой төгөөд ороод сургуулаас 8 төгсөөгүй юм байна. Сургуулаас гэрээд явчихсан. Порно хувцастай. 2 садаг гэзэгтэй. Анх тэгж хараад тэгэл дараа нь тэгэл яваа тарих. Сургууль төгсгөн хүлээж авах. Сургууль төгсөл тэгэл 8 төгсөл суусан баха тий. Завч да. Юу нэ? 8 төгсөөд суудсан юм уу? Тэгсэн баха юм. Ингээ 8 төгсөл Зүгээр морьтой явж байгаа л нэг хөөрхөн харагдахаар дурлаа. аа 2 садаг гэзэгтэй ах. За энэ зам дээр явж исэн байж таа. Харин урдуур гараад Чи хурд үстэйс. Өгцгöd арсан. эдгээр их урт Их төстэй. уртаа үстэйс хожуу байна тарилцсан. Эхлээд үсийг хараад. Тэгээд царайг нь ахиулаад харсан чи хөөрхөн харагдаад. Яаж юм бэ? Тэгвэл та хэдэн жил болсон баа одоо? 95 он. 95 он ерөнхийдөө л дотн сод гэсэн. 97 онд айл гэр болоод тэгээд 97 оноос ч хойш 27 26 он. 26 жил. Таяр за их залуудаа суусан юм байна. Тэгээд ясэ гэр аав ижир нь адуу мал тасч өгөөл явуулсан уу? Тусна гаргасан уу? Хонь их 101 103 онтой. Өмчөө аваад. Үн ч гэдэг юм. Мал Хөрөнгө. хөрөнгө. Аав ижсэн. Аав ээжийнхээс хөрөнгийг аваад. Зэн 30 гаруй адуутай 29 хүстэй өхрөө сайн хэдий. Хонь 2 хонд. Ямаа нэг 31 ямаатай. 15 ямаа ишгэлээд. Тэгээд хоёулаа тустай гараад. Тэгэл ерөөсөө малаа маллал Тэгэл ерөөсөө малынхаа хойноос л. ихрэх хойноос 8 дугаар ангитны гүйгээс авцуулчаа. Тэгээд дараа нь малтай болготой малынхаа араас гүйгээд Малынхаа хойноос гоо. тэгээ хэдэн малтай болсон? Одоо хэдэн малтай байна? Одоо нэг 4-5 сум мал ах шиг байна. Байгальтайгаа зөв сайхан харьцах хэрэгтэй юм шиг байна. Чөтө ургамал байна. Шинэ ургамал гараад ирнэ. Ногоо гараад ирнэ. Тэд нэг гიშгчгүй юмсан гэдэг хүн болголоо гэж бодоод хог нэг актер хийчихгүй юмсан гэж бодоод байгаа юм л. Эх оронд бол айгүй сайхан хайртай л байгаа юм бол. Тэгэл ирнэ. Аанда аянда нэг ажил бүтнэ гэдэг шиг. Бид нар ч ингээл хөдөө хатаа явж байгаа л нэг аваад би бол аваад ч биш зүгээр ингээл явж байгаа л замд хаяа нөгөө тариа өргөх дуртай байхгүй юу? Тэгэл нэг кино зураг аваад нэг газар очлоо гэхэд чинь би нөгөө хайрхнууд надаас амтай юм шиг санагдтыг. Хэдэн зуун сая жил те дагаж амьдарч байгаа ард иргэдээ ингээл амтэн тойрч ингээл явж байгаа амтэн мал юу гэдэг ингээл бүх цаг үе тэр нь уул хайрхны хажууд өнгөрч байгаа шүү дээ те. Тэгэхээр би ингээл ахаад 40 сая жил ахаад олон амьттай гоё энэ байгаль дэлхийгээ чимээд олон хүнийг ингээд гоё нүдийг баясгаад өөрөө жаргалтай гоё байгаарай гэж өргөдөг байхгүй юу? Нэг амттай юм шиг санагдав. Тэгэхээр чи ер нь гоё эрэг зүйл байхад юм бол альва зүйл бүх юмд л гоё эрэг зүйл хангах юм бол тэгэл альва бүх юм чинь гоё эргээрээ л хүрээд ирэн шүү дээ. Миний Монголын ард түмэн. За тэгээд юу юм гэтэл бодож. Бацаага нэг бас гоё юм байгаа штэ. Хоёлынгийнх нь юу гэх тэнэг яага нөгөө би тэгсэн чинь танай ялах хүүхдүүд нь биднийг орж ирсэн зүгээр ингээл энийг гэсэн юм ингээд шүдгөө. Энийг яасан бүгдээрээ инээд юм бэ гэсэн чинь юу гэлээ. Манай аав чинь яадгийн. Манай аав хинээд их.
их инээдэг хүн байсан. Банга. Тэгээд нэг нутгийн ард улсууд инээдэг манерх гэдэг нэр өгсөн. Манерх гэдэг нь амар инээд. За та нар боддоо гэр бүл дээр хоорондоо ярилцлаа. Инээдэг манерх гэхээр яагаад манерх гэсэн байна? За яагаад гэдэг хэлж. Дандаа л Инээдэг манерх гэдэг ч одоо би нэг Оросын нэг ногоос нэг бүндгэр юу гэдэг. Манай авч нэг өөрөө мэлээ жоохон зузаахан баглагд доо жижиг над чиг тийм хүн байсан. Тэгээд тэрүүгээр л аваачаал яасан багтаа. Тэг бүгд инээж явдаг гэж аа юу. Удам судраараа дүүрэн. Тэнгүүтлээ бүгдээрээ ерөөхдөө ийм жоохон намхан дөө, жоохон өргөн дөө зузаахтар тийм маньяк шиг хүмүүс байсан. Тэгээ инээдэг маньякийнхан гэдэг. Гоё яваад тээ. Аавыг л тэгж яадаг байсан. Тайрын үед яаж маргалдаа зөрөлдөө байна уу аюу өндөрт. Маргалдаж гин үү? Маргалдах юм байдаг штэ. Ер нь тэгэл буруу хараад өмнө тийш хараад өмнө ажлуудад дуу илээ явчихвал тэгэл тэр маргалдаа байхгүй болсон хосч штэ тэр чинь тэгэл. Араас нэг дуудаад хөөй бацаахан чи наашилтаа гэж. Цаашаа инээгээд инээцээ. Тэгэхээр чи ямар ч хүн чи нуурч чадахгүй болж. Сэлэнгээ яддаг юу? зандаа уур гэдэг. Тоглоом хийгээд ахар нь уурч өгдгөө. Хамаг юм заавал чайчээ яваад байна. Тэгээд ирээл загнахаар толгой дээлийн нүмерээ буруу хараад ихтэй. Тэр чинь буруу хараад өвчтэй инээц өвтчихэд юм шүү. Тийм шүү. Уурлахгүй янз бүрийн хэрүүл уруулвал ахаас. Энэ маань унах гэж штэ. Танай хүүхдүүд өстой гоё тайван хүүхдүүд. Манай хоёр чи хоёулаа инээ шүү дээ. Манай. Энэ хоёрынхоо дэргэдвэл вирус битэрэл ямарч юм ярихгүй штэ. Ер нь хэрүүл уруулын талын өстой сөрөг юм вирус яагаад ч үзүүлэхгүй. Тэгэл юм бол ерөөсө хүүхдээ ерөөсө буруу үлгэр жишээ яач бол чи яг тэгээд хэг явдаг юм. За одоо гурлаа юу яа. Ингээ яриад суугаад ахаар чи нөгөө өхөр халтаа явчлаа. Сэлэн хоёлаа манай машинтай. Ханаа тавих уу? Очи ханаа яах вэ? Очи таалах юм уу? Тоолохгүй. Зүгээр араар нөгөө нэг ийш гэрээд нэг амын дараа. Нэг санаалчаад юм биш. Та нар ийшээ явахгүй шүү гэдэг. Ийшээ явахгүй. Хэн хаана вэ? Арахгүй шүү. Хөөдөө ийшээ билж шүү. Одоо хаана? Хойд ард байгааз. Бол холд дүүндээ. За тэгвэл явъя. Өөртөө битээ тэгвэл ханаа ирэх нь байна. Гэрээ би цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Би гэрээ цэвэрлэнэ. Тэгтээ манай сэлэнгээ чинь зөвхөн цэнцэтэл нь байлгаж идэв л шүү дээ. Бид нар баг харин болгоч уу яа. Тэрнийг цэвэрлж өгье. Одоо танаа нөхөрт очиод би тайлангаа тавих нь шүү дээ. За, бацаахан. Хоньнуудаа эргээд ирлээ. За, хоньнууд маань их тийм тайван байдалтай. Ямар нэг зүйлээс айж хичээгүй. Дөлгөөхөн баг зэрэг тарсан байдалтай. Зүү сайрын хой тохрыг дүүргэж үсгэд хонь маань яг дүүрч байна. Тэрнийг харахад дутаагүй байна гэдэг. Зөвөр ингэж талд явсан чинь гоё. Ингэж дуулмаар нь хараа. Таали таамаа ёо. Таалгаане таламангарима ургамалтай яхоо. За одоо чи дул. Них гоё намаахан гоё дуулах. Наммо байгалэгэсэрэгэд нарны тоя тослахо насны минь жаргалыг согнохоже нартай чимээ учирдадахо Ямар гоё. Манай чи за би одоо чамаас нэг асуух уу? За. Чи ер нь орилж үтсэн үү? Амар чанга хамгийн чангаар. Би орилж мөрлж чаддгүй ш. Одоо сураа хээр ингээ газар явж байхдаа орилсан дээр. Чи хамгийн чангаар орилтаа ингээ гар мар ингэж жаад. За гац орилж. Яах юм? Зүгээр за би сонсъё. Хоёлаа хин чанга орилох нь үзье. За. Оо гоё за өшөө чанга. Би энэ чанга орилж чаддгүй ш. Сая харин чанга орилсан. За ихээд
Ой! Одоо дээш харахаар бүр шав. Би энэ хөдөө мал зал дээр явж За байгаа. одоо би Дуулж муулж явдгүй шүү. Үе одоо дуул. Зүгээр л явж Юу идэв. би мал тэрээ ингээ ганцаар явах юм бол өстой үзүүлж. Би өөр хашгиж мушраал чив чимээгүй малхан цаагаар орчаал тахгаал явчихсан. Малчин ичдэг хараад байхад морь уралдуулаад тэгэл морь уяад гоё яваад байгаа байхгүй тий. Ажил юм шиг, хобби юм шиг. Тэгэхэд бас эмэгтэйчүүд нэг юм ойдог ч юм уу нэг юм хийдэг юмтай бас гоё тий. Микрофон дээлийн ойж өгвөл баярлалаа. Манай тэр чин дээл хувцас ойчтэн. Өөрийнхөө хувцандрыг оёол өмс. Танай хүүхдүүд ирэхээр огтол чин гэр цэвэрлдэг үү? Хэн чин танай гэрийг Цэвэрлэн ш. би ээжинд очиод гэрийг цэвэрлэн штэ. Тэгэхээр би ингээд босолж яхад чи ээж намайг ад үзүүлдэг байхгүй юу? Яагаад ээж? Би нөө илүү янз бүрийн сам авыг хайчдаг байхгүй юу? Аа. Тэгэхээр хэрэгтэй юм хаялаа гэд наадах чинь байж ийг гэ тэгээ бүгдийг буцаагаад байранд тавьсан байдаг шүү дээ. Тэгээ одоо энэ өрөө гэхээр яг юм нөх юм зүгээр өстой гоёлчлаа цаа минь явах ингээ баг одоо яв гэх. Оо бүх юмтайгаа ирсэн шүү дээ. Тийм үү. Бас яг хийсэн шиг хийж хийдэг байхгүй юу? Одоо өөрөө цогтоогоо Хайрлаж чадахгүй. Жимини цори мэнсүү. чи намайг хараад зүгээр сууж чадахгүй нөө? Намайг хараад зүгээр сууж чадахгүй нөө? Зөвлөлтэй. Би уг нь цаа айл болгондоо өөрөө цэвэрлдэг байхгүй юу? Зээ. Тэгсэн чи надтай цэвэрлээд ах юм. Тэг гоё нөө амар дараа очиж танаа юу гүцээ? Нөө гоё вагон чиг лөө. Автобус тэрнийг очиж үзье тий. Үзмэр санагдаад их танаа нутгийн бүгд л ярих юм биш. Манай хатуусаа энэ ирээхэн одоо доторлоод хоёр өрөө олгоод доторлоод аваад ирсэн. Хатуудаа шянсталаа. Тэндээ юу хийх вэ? Тэндээ 100 минь айди хүүхдүүд нормал уяад байгаад Тэгээ зундаа очиж амьдрах юм уу тий? зундаа тэн дээр гараад шүлжээтэй пэс авдгийн дотроос. Ааха. Тэгээд хүүхдүүд Наач амар байна. амар байна. Сэлэнгээ эзэгтэй туслах эзэгтийнхээ хувцсыг бэлтчихлээ. Тэгээ сая би бүр ингэж ярмаар санагдлаа. Залгаж байна. Манай эзэгтэй өстой хөөрхөн дураараа. Сэлэнгээ эзэгтэй маань. Юу гэсэн гэж юу ундрмаа надаас хүсэх юм юу байгаа вэ эзэгтэй гэсэн чинь нэг орой саахалтынхаа бүсгүүчүүдийг цуглуулад тэгээд хамтдаа гоё хоол идээд дуулж бүжиглээд наргиж цингээд өнгөрөө ихсэн. Тэгээд эзэгтэй тэгээ бид цуг ингээд одоо гоё нарих гэж байгаад их баяртайгаа. Тэгээ эзэгтэй маань мэдрэмжтэй юм аа. Туслахынхаа юу хийхийг мэдээд байна. Мэдээд байна. Хэлээ мэд гангарна. Чиний ус хуураа тий? Хуураа. Би бүр хуйхыг чинь хуйхнаас нь зөөлөн болгодог. Гой хуурайшлтын харилцагтай шампань авчирсан. Би энийг үлдээч юм да. Надыг одоо хүмүүс хараад энэ одоо өсмөсөө угааж чаддгүй юм уу яа. Үсээ угааж чаддаг. Би баавахта буурлаа аванда буурлаа эжэндээ очихоор ингээл бүгд биеийнхээ үсийг ээлжиж угаалдаг гэсэн шүү. Манай монголчууд эзэн засал ингээл биеийнхээ үсийг угааж өгдөг үстэй.
Чи тэгтээ газар уучтай ус хийлгэж мэлэхгүй. Шүшүүрэнд орчих гэж. Өнөөдөр гинти юм болоод би өсөө ногооны барьдсан. Ус өмсөнд орохоор төвдөр очиж байранда шүшүүрэнд ороод бойлорнд орчих. Энэ зочид чинь хөдөө айлд очихдаа нөхөртөн л арх өгöd байгаа хэвчтэй шүү дээ. Би болохоор яг эцэгтэй нартаа гой хөсөрлөө. За хоёр айл дурлах тарах хөр хөдлөндөө. За миний авчих айл чи эндээс чинь 3 км шахуу. Эхний айл. Оройн партины хаал бэлдэж байна. Ер нь бол хаал бараг дуусч байна. Тэгээд манай эзэн партины урилга тарах гэд явсан. Тэгээд ерөнхийдөө ирэхийг мэдж байгаа. Би яг нэг оркестр дунд сууж байгаа юм шиг санагдаад их юм. Тэнд ч гал дээр юм буцтал, энд ч газын билетгэн дээр юм буцтал бүгд өөр өөр ингэсэн дуутай. Энд ч энэ хутга юм хичээл тог гээл бөмбөр юм хайшаа. Ер нь эмэгтэй хүн хөгжмийн ертөнцид амьдрын байна гэдгийг би одоо ойлгож байна. Миний хувьд өнөөдөр эцэгтэйхэн хань манай гэр бүлийн энэ гэр бүлийн найзууд дотны хүмүүсийг баярлуулах үүрэгтэй байгаа. Өөргөө маш сайн ухамсарласан эмэгтэй өнөөдөр та бүхний өмнө ингээд банан гэрчээ сууж байна. За урилга өгөх эхний айл дээр ирж байна. Авгаа ихрээ өрөөсөн их байгаамаа эднийд. Урилга өгчөө дараагийнхаа айлаад явна да. За сайн байцгаана уу. За урилга тарах болсооч бүгд энд байцгааж шүү дээ. За хожил хоёр тийшээ. За ингээ манад хүрэлцэн очоорой. За ингээд урьж байна таныг. За ийм. За сүүгээ. За Сик чамд ингэж дуудсан. Сэлэнгээл. За би Сик гэж дуудъя заяа. За Сик хоёулаа эхлээд энэ арьс арчилгааны зөвлөгөө өгч байгаа мэрэг. Арьсыг хамгийн ихэнд нүрээ будахаас өмнө бэлдэх шаардлагатай. Нүрний будагтай ч бай, будаггүй ч бай. Эхлээд ямар ч байсан арьсыг нь цэвэрлээд, чигшүүлээд нарнаас хамгаалаад бэлдэх бол шаардлагатай. За энэ болохоор цэвэрлэгээний ус байна. Эхлээд цэвэрлэгээний усаараа нүрнээр байгаа бохирдлуудыг нь цэвэрлэж аавна. Баггүй юу? За. Би нэг чамд үлдээн. Тэгээ яг энэний дагуу цэвэрлээ явштай арчлаад хөнгөр ингээд будгаа арилгах. Орой унтахаас өмнө будагтай нүрээр цэвэрлэнэ. Ингээд шингэнээр эхэлж арчаад хөвөн шингээж агаад. Тэгэхээр тэрэндээ тохируулаад суур бүтээгдэхүүнүүдээ дараа нь сонгоно гэсэн үг.
За манай модель маань бол одоо баг зэрэг хуурай арьстай юм шиг байна. Тийм болохоор суурь бүтээгдэхүүнүүд дээрээ хөвчлэн чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд сонгоод явчихна гэсэн үг. Ингээд шинээрээ задлж байгаа шүү. Тариа тарихтаа эмчнэр нэг хэлээд байдаг шүү дээ. За сувлагч нар энэ юм шүү гэдэг шиг. Энэ бүтээгдэхүүнд санаа зовлт байхгүй энэ. Болохоор Францын бүр хуурай арьсан зориулсан арьс зарчлагын бүтээгдэхүүн байгаа. Эмчилгээний зорилттой. За Ер нь бол манай сүүчүүд анзаараад авчих хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн болохоор олон төрлийн юм байдаг байхгүй. Өөрөө бүр хангалттай чийгшүүлдэг болохоор цөөхөн 2-3 хан тэгэл түрхэл заримдаа ч олон юм түрхээс салхдаг. энэ бараг нүрэнд юм төртгөөс. Түрхгүй байхад ийм гоё юм уу? Тэгвэл бид энэ чинь өглөө гараад танимал гээл. Одоо тэгвэл Буус шароонд бутгалдаж байгаа л гараа орж. одоо тэгвэл энийг түрхэж хараа. За ингээл чи ерөөсөө ингээл энийг саяхтай хэрэглээл болоо. За. Исис фарм дуусчин бол монстер байгаа. За. Үнэн боломжээ тэгээд сонголт ихтэй. Тэгэл гинт нэг гой хөлөө халтанд орох болоход эндээс ирээд ингээд авахд угаасаа тийм зовлонтой биш үү шүү дээ. Ийм ажил хийх гоё юм байна. Янз бүрийн хүмүүс ч үзээд өөрийгөө баярлуулаа. Таанасаа баярлаад ийм гоё. Манай эзэгтэй нарт энэ байна. Эрхэм хүндэт зочдоо. Манай гэрийн эзэгтэй бэлэн боллоо. Та бүхэн хүлээж авна уу? Ирэх цаг чинь итгэлтэй минь нисэн оцоо Эрмэн зан чинь чамайг хөдлөөд явсан Танхил харц чинь танил харцвал өөрчлөгцөө Ирхэж дөө Бацаахаа ямар бацаахны яг сэтгэлийн хөдөлгөөнөөр нь сэлэнгээг ямар болсныг мэдрээ. Би ер нь танихгүй л байна шүү дээ. Үлдээж хайрт минь гэж бодолдагой Үрдийн ногоон мочиг мөнхийн хайрыг хүсэн Тэгээ одоо та бүхнийхээ өмнө зочдынхоо өмнө гэрээ эзэгтэй сэлэнгээгээ гаргаж ирэх гэж байна. Хүлээж авна уу? Ой, моно. Чи нэг нүрээ таарч нэг. За ингээд гахамах шарсан. Амлсан гахамах. Тэгээд төмсний нухштай. Гахамах яа шарсан гэж манай эзэгтэй гахамахын дуртай гэсэн. Таяр хот орохоор гахамах авч иддэг гэсэн тий. Тэгэхээр нь юу хотод очиж идэлхгүйгээр гэрт нь авчирч идүүлэхээр хүрлцэн ирсэн байна. Нэг өдөр ингээл тусалж байгаа юм шиг боловч
би биендээ мэддэг чаддаг зүйлсээ хуваалцаад бас ингээд өөр мэргэжлийн хүмүүсийн амьдралыг биеэрээ туулж мэдрээд ингэх тусам миний хувьд бас Монголынхаа олон эмэгтэйчүүдийг ойлгох, олон эмэгтэйчүүдтэй тодорхой хэмжээгээр урам өгөх гэдэг маш гоё зорилготой юм нэвтрүүлэг байгаа. Тэгээ манай Сэлэнгэ маань бусад аймгийн одоо малчин эзэгтэй нар хүсэлтүүд нь ингээ өөр өөрөөсөн. Сэлэнгэгийн хүсэлт болохоор Ундрмаагаас юу хүсэж ийн гэсэн чинь ерөөсө бодох зүйлгүй шууд би хавь орийнхныхаа цуглуулад Ундрмаатай нэг оройг өнгөрүүлнэ гэсэн. Тэ? Яг хэлээгүй шиг сууж штэ. Асууж би удаа ийм шиг. Чи юу ч Тэгээд надад хамгийн таалагдсан Сэлэнгэгийн хамгийн таалагдсан юм нь юу вэ гэхээр гоё ингээд ямар ч эргэлзээгүйгээр би ингэмэр энэ гэхгүйгээр бид нар ингээ хамтдаа гоё суумаар байна гэж хэлсэн таалагдсан. Тийм болохоор ингээ Сэлэнгээдээ юм үдшийн даашинд сонгоод тэгээд ингээ та нартайгаа нэг оройг хамтдаа гоё өнгөрүүлээгээд урилга явуулсан байгаа тий. Тэгээ Сэлэнгэгийнхээ хүслийг биелүүлж байгаа шүү. За баярлалаа. За хоолоо идэрээ, сайхан хооллоорой. За. Та нар минь сайхан тухтай хооллож. Хоорондоо гэртээ байгаа юм шиг. Гэртээ байгаа юм шиг гинэ. Өөрөө гэртээ. Гоё жимсний, цэвэр жимсний жис. За. За би салат хийсэн. Сая фэлдчихлээ. Гэхдээ амт нь гоё хэвээрээ. Хэлбэрийг би гоё бялуу шиг болгох гэсэн чинь салат маань бялуу шиг болсонгүй. За салатаа гоё ингэж удаа эхэлчихлээ. Өө тий. Өгн гоё салат амтны янз юм байна. Эрмэн занчин чамайг хөтлөөд явсаа. Ари болгон салатаа өгч. За тэгээд Сэлэнгээдээ өнөөдрийнх нь энэ үдшийн даашин зээг тэгээд энэ цүнхийг бас түүфлийн тэр нөмөрсөн болтойг ингээд бэлгэлж байгаа. Дээрэс нь савтай юмгаа бас өгч байгаа шүү. Чи нэг баярлалаа гонцтой. Харин яг сая ингээд араа би ингээ өгсөн гэсэн. Би тэр гоё болдог юмд л ороод гарч ирнэ санагдаад байгаа юм да. Хөшрөө юу? Тэгвэл би өөртөө баярлалаа гэж. Юу найдаа шиг юм гээд. Үсэрч үсрэлтэй. Би сумын төв орч өдрийг далуусрагч. Сая Сэлэнгээ тэр хөшгөний цанаас гарч ирэхэд танд ямар санагдав? Өөрчлөгдсөн өстой янз бүрийн овцсон гоё харагдаж байна. Гоё харагдсан. Сэлэнгээ тэгээд өндөр харагдаж байна уу? Арай жаахан өндөр харагдаж байсан шүү. Өсгөл тийм юмсэн. Ээжигээ ийм юунд явах гэж байгаа юм шиг харахаар ямар байна? Баяр ёслолтой явах гэж байгаа юм шиг төвлөлтэй. Ээж юу нэг баяр ёслол бослог ингээ яваад вэд юм уу? Энэ бас явал бас гоё л харагдаж байна. Ээж маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд үүний дайлман та бүхэндээ баярлалаа гэж хэлж байна. Зүгээрээ бид нараас та нарыг баярлуулах гэж тэр холоос ирсэн болохоор та нарыг ийм гоё баяр ёслолтой аз жаргалтай байхыг харах надад бас үнэхээр гоё байна. Нэг миний бас хүсэл, миний мөрөөдөл биелж байгаа байхгүй юу? Тэгээд миний мөрөөдлийг биелүүлэхэд гүүр болж өгсөн. Тэгээ ингээ өнөөдөр гоё хамтдаа гоё ингээд сууж байгаа. Та нартаа бас их баярлалаа. Одоо нэг тоглоом тоглоё. Яг би нэг юм хэлнэ. Тэнгүүт та нарт хинэн тэр хүн хийдэг вэ гэдгийг бодоод шууд тэр хүн лүгээ заа шүү заяа. Хуруугаараа заан зоригтой. Ойлгосноо. За, энэ дотор надаас өөр шүү. Над руу заах магадaltaй юм байгаа. Энэ дотор хамгийн гоё дуулдаг нь хэн бэ? Заано. Бэчээр энэ. За, сайхан Баатарлуу 1 2 3 4 5. За, тэндээс энэ мөх давраа заасан тий. За тэгвэл гоё дуулдгаараа сайхан даваа нэгт орлоо баяр хүргэе. Сайхан бай Баатар нэгт орлоо. Мөх даваа хоёрт орлоо. Гуравт хүчээр нөхөр нь ихнэрийгээ орууллаа. 97%. Гэхдээ бацаага яар сэргэлээ хараа сайн ингэсэн шүү дээ. Ингэж ийшээ заах гэсэн чинь бүгд заачаад ихнэрлүүд хит заагааг ус чи өрөвдөд ихнэрлүүгээ. Энд чинь нөхөр байхгүй юу? За сайхнаа гоё дуулах уу? Сайхнаач өөрийгөө мэддэм биш тий гоё дуулдаг. За Ундрмаагчтай ингээд манай хчийн туслахаар ирж нэг өдрийн одоо ажил амьдралын ингээд судалж одоо энэ сайхан юу яаж байгаад нь баяр хүргээд тэгээд
одоо ирсэн бүх улсад нь бас ад жаргал ирүүл сайхан мөхнийг хүсээрэй. Тэгээ манай ах эгч хоёр бол бас манай сумын бас үлгэр жишээ асуудалтай. Бас ер нь ажил үйлс бүхэл юмээрээ сайхан явж байна. За тэгээд нэг дуу яа бөөндөө сайхан дуулцгаая. Нар зөвөр гэж мөрөө гаргаа наранда залбирэн бүхнэн даатгаа настан буурла хүндэдэн дэдэ ясобот чи өрөөд таяа Гаяатайгаа өөрийн өөрийнх нь биеэр харсан сайхан байна. Тэгээ манай зочилж ирсэнд нь баярлалаа. Сайхан хоол унд хийж өгсөн. Нүүр амын манд будж өглөө. Би нүүр амаа буддагчгүй байсан. Тэгээд сайхан нүүр амын манд будж өгөөд гоё хувцсанаар авчирж өгч дүүпэл өмсгөл, палаж өмсгөл, болтой өмсгөл сайхан л санагдчихэл. Төлөө даруухан айс цантай бидний сэтгэлд бол таалагдсан. Миний хүсэлтийг хүлээж авч гэртээ хамтдаа байж эцэгтэй туслах хийлгэсэнд баярлалаа. За баярлалаа. Чадан ядан туслалаа. За баярлалаа. Манай эхнэр дээр тусалсанд их баярлалаа. Тэгээд алтан шар зам нь үлзийтэй байх болтугай. Ажил төрөл нь өндөр байх болтугай. Тэгээд танд нэг бэлэг болгоод баярлалаа. 5 хөшөө мал бэлгэнд өгье доо. Ямар гоё юм бэ? Би ингээд 5 хөшөө мадыг ингээд дааж штэ бяртаа байж штэ. Баярлалаа. Ямар гоё сэлбэр вэ? Хөөрхөн тав. Тийм байна. За ста маш их баярлалаа. Тэгээд ер нь ярьсан хэлсэн ажлуудаа амжуулж чадлаа. Нэг л ажил үлдлээ. Үнсээ асууж чадаагүй шүү. Ирэх жил ирж ил. Үнсээ маань асууж өгөх юм да. Эмчний нэрэл хайж байгаа. Иргэд та хэд байна бас л өдөр болгон үнсээ гаргасан хэвээрээ. Тэгээд бас эргэж ирэхийн бэлэгдэл болгоод одоо өөрийгөө зөвтгөөд өнгөрөө. За ста маш их баярлалаа. Та нар минь сайн сууж байгаарай. Өөр хүүхдтэйгээ өнөр олоолаа. Нутгийнхантайгаа ингээл нутаг усан сайхан, уул усан тэгшин бүх юм сайхан байх болтугай. Энэ үйл цаг агаар сайхан болтугай байх болтугай. За тэр үрээ. За. Сайн сууж байгаарай. За. За миний хөөрхөн эцэгтэй сток хөөрхөн шүү. За. Ой, за царилгуудаа баядаа. Наа. Энэ ингээд царилгууд нь яг 4 царилг нь энэ цаахалтын 4 царилг нь намайг гаргаж өгч. За баяртай. Сайхан баатар. За баяртай мөхтөө. За. Сайн сууж байгаарай. Сэтгэлийг